Энэ жилийн тухайд шинэ нэгэнгүй учраас зүг чигээ өглөө мөрөө гаргахгүй юм шүү гэдэг асуулттай нүүр тулаад байна. Энэ дээр та тайлбар өгөхгүй юу? Нэг жилээс нэг чиглэлөө шилжиж байгаа хүний хувьд бол одоо нэг нас нэмгэж байгаа ийм баяр шүү дээ. Тэгэхээр могоо жилээ ухтаж ингэж жилийн эхний өдөр зүг чиг мөрөө гаргах нь бол зүйтэй юм байна. Тэгэхээр гаргана гэсэн үг. Тэгэхээр гал суудлаар сууж байгаа хүн бол зүүн зүг рүү мөрөө гаргаад базар дагины хум мама вэжээ суухаа гэдэг тариныг 7-оос 21 удаа уншаад одоо зүүн хойд зүгт одоо хорлын зүг байгаа учраас гал гаргаж түүнийг ус цасаар унтраагаад тэгээд ур зүгээс гэртээ орно гэж. Шорон дор сууж байгаа хүн бол баруун зүг рүү мөрөө гаргаад бадмаа дагины хум мама вэжээ суухаа тариныг 7-оос 21 удаа уншаад зүүн зүгт чулуу шороо модны үртэс цацаад баруун ур зүгээс гэртээ орно. Баруун ур зүгээс ирнэ. За төмөрт сууж байгаа хүн бол баруун ур зүг рүү мөрөө гаргаад арднаа дагины хум мама вэжээ суухаа 7-оос 21 удаа уншаад одоо хойд зүгт төмөр эдлэлийн зүйл одоо хурц ингэ цээр гаргаад тэр хорлын зүгээс тэгээд төмөр жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс гэртээ орно. Баруун зүгээс ирнэ. Огторгойд сууж байгаа хүн бол зүү хойд зүг рүү гараад пагма дагины хум мама вэжээ суухаа тариныг 7-оос 21 удаа уншаад зүү уур зүгт огторгойд модны үрдэс цацаад баруун хойд зүгээс ирнэ. Усан сууж байгаа хүн бол зүүн зүг рүү мөрөө гаргаад гармаа дагины мама вэжээ суухаа тариныг 7-оос 21 удаа уншаад баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүгээс ирнэ. Ууланд сууж байгаа хүн баруун хойд зүг рүү мөрөө гаргаад будаа дагины хум мама вэжээ суухаа тариныг 7-оос 21 удаа уншаад урд зүгт ууланд модны үртэс цацаад шороо чулуу хаяад тэгээд зүү хойд зүгээс ирнэ. Модон сууж байгаа хүн хойд зүг рүү мөрөө гаргаад базар дагины хум мама вэжээ суухаа тариныг 7-оос 21 удаа уншаад баруун ур зүгт мод шүдэн цугулж хаяад зүүн зүгээс ирнэ. Хийн сууж байгаа хүн бол зүүн зүг рүү гараад базар хад дагины хум мама вэжээ суухаа тариныг 7-оос 21 удаа уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн ур зүгээс гэртээ орно. Ирнэ.